Улсын их хурлын тогтоолын төсөл зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай. Монгол Улсын их хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-ын 1 хэсэг 22 дугаар зүйлийн 22-ийн 3-ын 6 дахь заалт Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9 дугаар зүйлийн 9-ийн 8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын их хурлаас тогтоох нь 1. Зээлийн хүүг бууруулах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол банкнд даалгасав. 1. Их усрын өртгийг бууруулах зорилгоор банкны системийн тухайн хугацааны дундаж хүүгээс өндөр хүүтэй хугацаа татгаламжийн заавал байх нөөцийн хэмжээг өсгөх зохистой харьцааг тогтоох асуудлыг судлан шаардлагатай зохицуулалт хийх. 2. Банк болон банк ус санхүүгийн байгууллагын гадаад зах зээлээс татсан валютын их усрыг үндэсний мөнгөнд тэмдэгтэд хөрвүүлэх зардлыг бууруулах. 3. Бизнесийн зээлийн их усрт ногдох заавал байх нөөцийг бууруулах. 4. Арилжааны банкуд эрсдэл багтай зээлдэгчид олгох зээлийн хүүгийн түвшин тогтоож тогтмол хугацаанд нийтэд мэдээлэх. 5. Зээлийн шимтгэл хураамж тооцсон бодит хүүг тухай бүр зээлдэгчид мэдэгдэж нийтэд мэдээлэх. 6. Монгол улсад гадаадын банк үйл ажиллагаа эрхлэх харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуултыг боловсронгуй болгох хүрээнд гадаадын банкны салбар байгуулах үйл ажиллагаа эрхлэх нөхцөл шалгуурыг шинжлэх боловсронгуй болгох. 2. Зээлийн хүүг бууруулж банкнаас бусад санхүүгийн салбарыг хөгжүүлэх хүрээнд дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг санхүүгийн зохицуулах хороонд даалгасав. 1. Банк болон банк ус санхүүгийн байгууллагууд хөрөнгийн зах зээлээр дамжуулан их усүр татахад дэд бүтцийн байгууллагатай холбогдох зардал хугацааг бууруулах. 2. Банк ус санхүүгийн байгууллагын дөрмийн сангийн доод хэмжээг тогтоохтой холбоотой шаардлага шалгуур нь их усүрийн зардлыг нэмэгдүүлж байгаа асуудлыг судалж төв болон орон нутгийн нөхцөл байдалд нийцүүлэн ялгамжтай тогтоох. 3. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг бизнесийн хэрэглээний болон бусад зээлийн бүтээгдэхүүн тус бүрээр төрөлжүүлэн судалж санал боловсруулан танилцуулахыг Монгол банк санхүүгийн зохицуулах хороонд тус даалгасав. 4. Зээлийн үнэлгээг үйл хөдлөх эд хөрөнгийн барьцаан тулгуурлан тооцох өнөөгийн аргачлалыг судалж сайжруулах санал боловсруулан танилцуулахыг Монгол банк санхүүгийн зохицуулах хороонд тус даалгасав. 5. Тогтоолын хэрэгжилтийн явцыг 2025 оны 11-р сард багтаан улсын их хурл танилцуулахыг Монгол банк санхүүгийн зохицуулах хороонд даалгасав. 6. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын их хурлын эдийн засгийн байнгын хороонд даалгасав гэсэн ийм тогтоолын төсөл байна.